түрүүн үнэтэй ханз юу вэ? Хамгийн түрүүн танай цэжсэн ханз юу? Гарын ханз шүү дээ. Сар өдрийн ханз. Гар чи. На. Намын ханз. За ер нь бол ханз за эхний ханз янз бүр байх. Эхний ханз бол бид нар бол өнөөдөр хүн гэдэг ханз. За энийг аллаас нарсан байна. Алтлаас нарсан. Тэ? Энэ талаас нарсан. Хажуу талаас нарсан. 16-ийн сайн мэдгүй. Энэ хөлөө ордноос юм уу? Энэ хөлөө ордноос юм мэдгүй тий. За нэг зурлаг гэж байгаа. Хоёр зурлагтай. Хоёр. Зурлагын товд чинь 1 2 тий. За ахиж байгаа хүн. За миний нөгөө тодорхойлох гол шинж нь амтнаас шалгах гол шинж нь юу вэ? Миний амтнаас шалгах шинж нь юу вэ? Аюух. За гадныхаа хоёр хөл дээр л явдаг тий. Хөл гэж гаднаас харж байгаа. Ганцаар оюун ухааны дүрслэхэд хэцүү байна. Зүгээр яг хөлөөр хоёр хөл дээр тий. Амтнаас шалгах шинж нь хамгийн. Тэгээ хажуу талаас нь гарсан. Би хингийн багт 1 2 тэл. Хоёр зурлаг. Энийг хоёр зурлагтай ханз юм. Эхний зурлаг 1 2 тий. За ханз болгон чинь зурлагаас татчих чааш зураас нь. За ханзан дотор өөрөгийн дүрс нэгч байхгүй шүү. Дандаа зурлагын дөрвөлжин. Яг дөрвөлжин байдаг ханз. Зурлаа учраас дөрвөлжин байгаа л тий. Тий яг өөрөгийн нөгөө өөрөгийн ахлаа ингээ өөрөгийн бас хэцүү. Тэгээд тоогоор нь ингэж яваад яг тэгш эсвэл нь хэвлэхэд мэдлээд бас өөрөгийн имиж хийхэд хэцүү шүү. Бас тэр мэрийгээ бодолцсон юм шиг бүх юм л дандаа ханз хялбарчилсан. Ерөнхий өөрөгийн дүрсийг гэсэн хялбарчлаад таг гээл тэ өөрөгийн хилөөдхийн сууж байгаа тий. Бас хэцүү. Тийм юм шиг. За эхний ханз. За нэг ханзтай бол башаа таа. За хоёр ханз нь юу вэ? Окей. Том тий. Нөгөө хүн маань ингээд аллаа зогсож том гэдгийг харуулж байна. Окей. За хоёр ханз. За хүн байна. Нөгөө хүний зурчин. Тэгээд тэр үгүй алдан зогсож байгаа. Алдан зогсож байгаа. Тий. За энэ зурлагын дарааны сайн мэдгүй бодвол энэ шиг ингээрээ ингээд гоо. Сүүлд та нараас харчаад алдан зогсож байгаа. Том яг нөгөөдөлтөд харуулж шээ. Ингээд ийм гэсэн. Эхлээд голын зурдаг. Бидний дараа нь харчаа. Тэр юун дээр аппликейшн дээр байгаа үстэй. Нэг дараа нь яадаг аппликейшн байгаа шүү дээ. Чанд байгаа юм. За том санаж шүү. За энэ чинь нөгөө дуудлага нь юу гэж хэлдэг вэ? Окей гэсэн үү? Тий. Окей тий. За өшөө нөгөө дуудлага нь юу вэ? Энэ чинь нөгөө дуудлага мэдгүй. Дээд сургууль гэдэг юу гэдэг вэ? Дайггүй. Дайгах тий. Тэр чинь энэ шүү дээ. Том сургууль. Оо тийм биш тий. Яаж ч тий. Дай. Урталт нь нөгөө гакко аваад арталт нь тавьдаг тий. Тий. Дай. Тий. За насан турш үний юу гэдэг вэ? Японд насан турш үний. тий том хүн байдаг шүү дээ. Хүүхдэд насан турш. Одоо чи концертны билет авах гэхээр том хүн хүүхэд гэдэг шүү. Сонсог үү? Нэг отоноо гэж хэлдэг юм аа. Гэтэ энэ яаж яадаг юм бэ? Ингээд болж шүү. Том хүн. Юу гэсэн бэ? Отоноо гэж хэлдэг. Яа, отоноо энэ дайжин хэлдэг. Эний юу гэж хэлдэг сайн мэдэхгүй. Яг энэ том хүн гэдэг энэ билетэн дээр бичсэн гэдэг. Том хүний билет гэдэг. Отоноо. Чи отоноо гэдэг Google Translate-ээс гарч та. Отоноо гэж гарч. Эсвэл дайжин отоноо гэж бичих хэрэгтэй. Би ч гэсэн. За энэ хордон харах юм. Google Translate. За барахгүй хоо зүгээр. Оролдоогүй гэж яаж юм. Эхлээгүй гэж гараа үгүй. Тултаа нуруу гэж. Google. Юу яг Оо та нагсны гар мал яах юм бол та
Тэгээ салуунаар яах вэ? Та хасах юм дээр. Отоно гэж. Хаач юм бэ? Отоно гэсэн чинь гарч ирж шүү. Отоно юм уу? Отоно. Насан турш гэсэн үг шүү дээ. Тэгээ өс том болсон. Ганцхан Отоно. мөнгө байна. Тийм бай. За отоно гэдэг юм ганц байна шүү. Там. За тэгээд ингээд одоо отоно гэдэг нэг ханцтай болчихлоо шүү. За хоёр дахь ханц маань энэ байсан үү те? Хоёр. Окей. За. Гурав дахь том хүн гэдэг. Хүүхд гэвэл яах вэ? Кодом. Тий, яг хоо энэний оронд ямар ханц байна? Хүүхд яа. Хүү. Кодом гэдэг. Агаа яг хоо жижиг хүн гэдэг бас нэг ханц. Жижиг ханц юм уу? За тэрний боли. Яг энэ шиг танаас үүд нь харна. За гурав дахь нь ямар ханц вэ? Нөгөө юу яац шүү. Юу? Чи сая хараад бичээ сэдвэр байсан. Тики яац. Үстэй чи нөгөө тики. Тэнки гэж юу гэсэн үг вэ? Цагаа. Тэнки тийм. За тэн. Ард нь нөгөө нэг киг азарчдаг. За одоогондоо ханц маань бичээ. Тэнгэр. Хэцүүлүүд яах вэ? Ингээд тэнки бичээ. За тэн гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэнгэр штэ. Тэнгэр. Тэнгэрийн агаар гэсэн ки гэдэг нь хийш. Тэнгэрийн хий. Тэнгэрийн хийлгээ цаг гардаг. Тэнки. За тэнгэр ихлээр чинь нөгөө нүгч ингээд зогссон байгаа шүү дээ. Тэрний дээгүүр ингээд зураас татчих. Дээр байсан. Бүр том дээр гэсэн тийм. Сороо чинь тэнгэртэй. Тий, сороо. Сороо ч бас өөр ханц гэдэг байна. Энийний хартаа сороо гэж дуудахгүй шээсэн. Чи тэр энэ дээр том бүнгийн бичээд ирсэн шүү дээ. Сороо Би наахтан бичээгүй шүү. Бичээг баг шүү. Сороо гэхээс өөр гарч ирнэ яасан. Сороо гэсэн чинь ханзан гарч ирэхгүй байна шүү дээ. Ингээд юу гааны хэл байна. Энэ ах ба юм. Энэ юм шүү ханзан. Аль. Тийм шал өөр ханзан юм байна. Чиж. За энэ жаа тэм. Тэм. Тэнки гэдэг тийм. Нөгөө том байна гэдэг юм бас их ойлгосон. Бүр том хязгааргүй юм шүү дээ тийм. Дээгүүр зураас бол дээшээ том юм гэж тэгж цээжсэн дэр баг. За Бээжин Улаанбаатарын хамгийн гол талбай юу вэ? Том талбай. Скадрын талбай. Сайн байна. За. Юу. Оросын Москвагийн хамгийн том талбай мэдэх үү? Сонсч байсан уу? Улаан талбайг сонссон уу? Сонсоогүй. За. Тэр улаан талбай парад мараад гэж зэргийн парад болдог шин. Жил бол тэр ч улаан талбай байдаг. Кремийн өдөр гэдэг. За хятадын хамгийн том талбайг сонсч байсан уу? Та хоёр ингэж жилийн Кадртаас нөхцөө. Үгүй үгүй шүү. За. Юу Кямины талбайг сонсоогүй. За яах вэ? Тэр нь болохоор ийм тэнг ан гэдэг чинь нөгөө ясыг гэдэг чинь ямар ханц гэдэг вэ? Хямдхан ёо. Тий. Тийм нөгөө ингээд хүүхдээ анзан дээр ингээд нэг юутай байдаг шүү дээ. Дээрээ нэг тийм эмэгтэй хүүхдээ анзан. Эмэгтэй хүүхдээ анзалаа. Тийм шүү дээ. Ийм. Тями гэдэг Тэнгэрийн энэ камбалын хаалгач гэх тэмдэг юм шүү дээ. Тэр тэнгэртэй холбоотой л ганц. Тэн мон. Энэ чинь нөгөө анги ясуу гэдэг шүү дээ. Мон гэдэг. Энэ Японд болохоор тэн мон гэдэг. Хятад тями гэдэг арай бид нар дуулж чадахгүй тийм дуулж. Тэр болохоор Тэнгэрийн энэ камбалын хаалга гэдэг талбай шүү. Бэж. Тэнгэр гэдэг үг юм гэсэн тэнгэж. За дөрөвт нь. Дөрөвт нь юу гэсэн анзаа? Нани гэж үсэг вэ? Юу вэ гэж тийм. За хүний энэ ч бас хүний ханц шүү. Зөвхөн толгой хялбарчилчээ энэ ханц хялбарчилчээ. Энэ хоёр ханц зэрэг орохтой зэрэг ингээд 4 5-ыг харж байгаа шүү дээ. Энэ хоёрын зэрэг нэг ханц чинь хоёр төрснөөс бүрддэг зэрэг чинь энэ томьёогоо энэ хүнийгөө зураад ингээд аюу багшилсан болох гэдэг шүү дээ. Тэгэхээр хялбарчилж байна. Энэ дээдлийн зураас нь юу вэ? Энэ дээдлийн зураас нь ямар утга илэрхийлж байна гэж бодож байна? Хүний толгойд
мэдээж яаж утсан толгой. Би ингэсэн. Шууд Тий. ингэ нөгөө алтчихсан хямарчлаа шүү дээ. За энэ хүн зогсож байна. Тэгээ энэ арталда энэ л юм та. Энэ хасны дараалал бас буруу бичсэн байж магадгүй ш. За энэ болохоор хүн нуруунд дээр юм үүрцэн. Тэгэхээр нөгөө хүн заа энэ юу вэ гэж асууж байна. Хүн нуруунд дээр үүрцэн. Аз хүн ийшээ ингэ арталтаа энэ дотор нэг юм хайцтай юм тийм үү? Нани асууж байна. За ингэж хэлцээж байна. Тавцсан юу? Ясан биш ясан. Сумми. Ясны гэж юу гэсэн үг вэ? Амрах. За нөгөө хүн чинь байна тийм үү? Хартал нь юу вэ? Модны дэргэд хүн амрна гэсэн үг тийм. Модны зүгдэрч зогсох юмстэй хүн ч тийм. Ясныгийн нөгөө дуудлагыг мэдгүй. Эдгээр чинь бүгд нөгөө дуудлага гэж юм байна шүү. Энэ чинь нөгөө дай гэж үү? Дай том тий. Нөгөө за хоёр дуудлага байдаг. Тэр хоёр дуудлага чинь юугаар ялгаатай вэ? Ямар юу дуудлага байдаг вэ хансан тий? Амрах дуудлага. Амхан. За окей гэдэг нь юу гэсэн үг? Том. Тий том гэсэн үг. Энэ он дуудлага уу хүн дуудлага? Хүн дуудлага. Чи яаж мэдсэн? Хүн угаасаа нэг юу байдаг үстэй. Он болохоор нэг өгүүлбэр дунд ордог. Дижитал. Он нь болохоор өгүүлбэр гэжлээ. Хоёр ханц ингээд зэрэг нийлцэн байна. Нийлмэл. Нийлмэл ханцыг бол заавал онгорд. Тийм, нийлмэл. Хүн Ганцаараа явж ивэл тэрний заавал ганцаараа явж ивэл тэрний хөнгөр нь байна шүү. Гэтэ энэ окей гэж ингэж бичт юм аа. Ки гэдэг. Ки гэж юм уу? Ингэж юм уу? Тэг ингэж бичдэг тий. Окей. Ингэж зураас бүрдээ. Юу зүгээр окей. Ханзын бичиг ардтны китэй. Тэгээд ингэ зэрэг ингэ зураас бичиж. За хоёр ханз нийлж орж ивэл тэрний юугаар нь болно гэдэг. Онгоор нь болно. За он гэдэг чинь он хүнгийн ялгаа нь юу вэ? Ягаад он гэж би юу гэсэн? Яг хүн. Он нь болохоор юу шүү? Хятад дуудлага. Япончуудын мянган жилийн өмнө Хятадаас ханзыг авсан. Угаасаа бичиг үсэхгүй байсан гэж байна шүү дээ. Мянган жилийн өмнө. Тэгээд Хятадаас ханзыг нөгөө манайхан жилийн өмнө Оросоос кил үсгээ авдаг шүү. Тэрнтэй адилхан. Үсгийг авцсан байна. Үсгийг аваад тэр авсан анхныхын тэр дуудлага нь болохоор юу? Он дуудлага, Хятад дуудлага. Тэгээ үсгийг авч байгаа тэр үед чинь Японууд том гэдэг гэж байж л таараа шүү дээ. Тэр нь ямар юу гэсэн үг? Тэр үеийн жиг Япон хэл нь юу? Окей гэж. Тэрнийгээ шууд том үгтэй орлуулсан. Окей гэж ханзын авах гэж хэлсэн. Ганцаараа. Тэгээд нөгөө Хятадаас авсан үгэндээ болохоор дай. Дайгаку гэдэг үгийг Хятадаас авсан үг тарах юм шүү дээ. Дайгаку шууд хэлсэн. За ингээд тэгэхээр он хүн гэж дуудлага байх юм шүү дээ. За окей гэдгийг он хүн олчлоо. Энэний он хүн нь юу вэ? Он гэдэг чинь юу гэсэн үг вэ ер нь? Үгийг мэдгүй. Он хүн. Коучми юу гэдэг вэ? Огко. Он гакку гэдэг чинь он гэдэг чинь тэр он байхгүй. Дуу гэсэн үг. Дуудлага гэсэн үг. Яг утга нь болохоор тэр окей гэдэг нь утга нь араас өөрсдийнх нь мэддэг. Тэр ангал бай гэдэг үг чинь Японууд мэдэхгүй шүү дээ. Зүгээр зөвхөн дуудлага гэж дуудлагараас яг Хятад үг гэхдээ дуудлага гэдэг. Он дуудлага гэдэг юм байна. Хятадгаа өөрийнхөө жимийг болохоор хүн гэдэг юм утгаас нь мэдгүй. Ямар ч гэсэн Япон дуудлага гэсэн. Ингээд энэ хөө маягаар явна да. За Чи хүнийх болохоор хүнийг нь юу лээ? Што жин болно сте. Жин Хто гэдэг юм. Тэгээ жин гэдэг нь хүнстэй. жин Он гэдэг. Жин. Шүний нь юу вэ? Хідэн хүн гэх юм уу? Нанжин. Нанжин. Гөө. Тэгээ Юу гэдэг вэ? хідэн хүн. Тэгээ хідэн хүн гэдэг. Наны. Нанны гэдэг. Нани тийш. Нэг юм биш. Нэг. Да. Нанны. Нанжин. Тийш. Тэгэхээр хүн дуудлага нэг, он дуудлага хоёр юм байна шүү дээ. Зарим ханзан дээр тий.
тийм. Энэ тэн гэдэг нь онд хүн дудлага. Энэ болохоор тэн кий гэдэг. Энэ онд дудлага хүн дудлага. Тэн аа. Тэн гэдэг. А Мэдээ яаж гэж бодож байна? нийлж Тийм байгаа. нийлж цаас. Аа. За тэгэхээр энэ онд дудлага. Хүн дудлага нь юу вэ? Харч. Тэнгийн хүн дудлага. Чи уснаас орсноор авах юм шүү. Наад дээр чинь тэнгиж хандлаа. Надад нэг хансны юу гэж юм байна харж байгаа. Уснаас харлаа гэдэг тэнгиж аяг хүн байхгүй хаач. Яаж юм бэ? Хансны аппликейшн байж байгаа юм. Оо тийм хансны юм. Цэцэрлэг хансны аппликейшн байгаа. Sorry ятаа. Яасан юм. Японы үзий ятаа тийм. Японы сокаат гэдэг стайц. Уцны багтаамж дүргэдэн. Ханзаа устгаалаа хам юусоо ханзаа устгаад юусоо тасан гэдэг сайн. Окей. Тийм. Яахгүй за били. Хаагаар явж цацараад миний хансны хичээл дуусч. Хаагаар гэдэг үзээ. Би өөр юм байхгүй гэж бодож байна. За энэ болохоор энэ чинь наани тий. Наани гэж. За нөгөөх нь болохоор ямар дуудууд вэ? Нөгөөх нь К гэдэг. Мэдгүй нөгөөх нь ч мэдгүй. Юка. Энэ наани гэдэг нь нэг дуудлага. Бас энэ яаж хаваа? Наани. Наани. Тэгэл бэгш. Өөр бодлого бэх юм уу? Байдаг байх ч. Энийг яаж хавах вэ? Чамд тэгсэн байх юм. За болий. За. Тэжээрээ энэ. За энэний чи юу ясумо гэдэг тийм. Ингээд ясумо гэдэг нь энэ дээр байна тийм. Ясумо. За амралтын өдрийн юу гэдэг вэ? Тийм байх. Ондоо ч тайм. Макаин тийм. За ондоо ка. Наани. За амрахын онд бодлого нь юу вэ? Ясан муу юм уу? Тийм. Амралтын өдрийн юу гэдэг вэ? Амралтын өдрийн юу гэдэг вэ? Ясуми. Биш амралтын өдөр гэдэг нэг ханцаа шүү. Хоёр нийлсэн. Тэний харж зүгөө. Шид ясан мөн чих юм. Амралт өдөр. Бэж орж ирээд юм бэж. За. Ринкю сонссон уу? Сонссон. За. Юу гэдэг вэ? Кюч зүү юм уу? Q гэдэг. Нөгөө Q бол Q. Ондоо ч юм уу? Q бол. Q. За. Нэг л таам ганц нэг л бос. За. Окей. Ордох юм үлээ. Энэ юу вэ? Тэнгэр. Энэ. Наани. Энэ. Ясан. За. Тэгээд За одоо ондоо цацрал гин дээр. За. Q. Энэ. Тоо. За. Чимээ. За, энэ нөгөө дуулууд юм хэлээ. За шид тийм. Энийг хайсаа. За тийм ярьж шахаад дээрээс хасаа. Чиний чи харахгүйгээр л үнэн чанараар хэлдэггүй. Тийм байж. Машин нүдэнд харагдаад байгаа гэж байна. Яах юм бэ гэж. За. За энэ. За цацрал техник дээр энэ. Хитоо. Энэ юу юм? Хүн тий. Та өөрөө хэлж байгаа чи. За. Жин нэг үгүй. Жин гэж тий. Жин ингэж тий. Монгол жин. Өөр Ни. нэг гэж тий. Нийт жингч дүүлөө. Тийм энэ. Мөн үү? Аа. За. Юу ч За хоёр хүн чи гэж хэлээрэй. Окей.
Хүн дуудлага. Тий. Он дуудлагандаа. Окей. Ингэж байгаа юм. Аа. Тай Он гэж байна тий. дуудлагандаа. Тай. За. Гурав дахь цацаг. Thank you. Тэн тий. Гэж яаж тий. Танаар яаж тий. Ингээд доошлоо дараалаа. Аха. Тийм. Тэн. Аа. За, нөгөөх нь байхгүйсэн. Мэдгүй одоохондоо бид мэдгүй. Энийг за дөрөвдүгээр чиглэл. Ка. Он дуудлага. Хүн дуудлага. Хүн дуудлагандаа нани. Наани. За, тавдах нь засаг. Ясан уу? Суу. Нөгөөх нь Он дуудлага кё. чи хүлээж ингэж байгаа чи. За гэсэн. За, амралт хэлбэр юу гэдэг вэ? Күүч. Кьюжитсу. Чи. Кьюжитсу. А жижитсу. Кьюжитсу. Өдрийн чанар юм гэдэг лээ. Ийм үг гэдэг шүү дээ. Нүуний маш шиг. Ингээд Маш тий. За, ингэж. За, өнөөдөр Би ч бас ханц мэдтэй байна уу? За, ингэж. Ариг. За, наа яа.